За сайн байцгаана уу. Миний нэр Чулуун бол гэдэг. Би 2025 онд Parliament Scholarship тэтгэлэгт хамрагдсан Монгол Улсын их сургуулийн 4-р түвшний оюутан байна. Мабагийн хэрэгжүүлсэн төслийн гол зорилго юу байсан бэ? Мабагийн хэрэгжүүлсэн төслийн гол зорилго бол Улаанбаатар хотоос гадуурх хүүхдүүдийн орчин байдал, суралцах нөхцөл өсөн дэвжиж байгаа тэр орчныг судалж үзээд нэг гэрэл зах зүрх гэх төрийн бас байгууллага дээр очиж хамтран ажилласан. За гол зорилго нь гэх юм бол тэнд бол аав ээж нь архины амралтай, мөн дээрээс нь эмзэг бүлэг хүүхдүүд байсан учраас тэднийг дэмжих, сэтгэл санааг нь ойлгох, тэдэнтэй ярилцах, тэдний бос нөгөө хүсэл эрмэлзэл сонирхлыг нь сонсож түүний чиглэлийн дагуу уриалга өгөх тийм зорилготой байсан. Та бүхэн ямар нэгэн асуудлыг багийн гишүүдийн үр хуваарлт гэх юм явагдсан бэ? За багийн хэрэгжүүлсэн төсөл дээр бол багийн гишүүдийн үр хуваарлт бол маш энгийн ойлгомжтой байсан. Эхлээд 5 гишүүнтэй байсан учраас 5 гишүүн маань тус тусдаа үр хариуцлага хүлээж аваад төрийн бас байгууллагатайгаа очиж уулзаад тэгээд төрийн бас байгууллагын ахлагчтай нь очиж уулзаж ярилцаад хүүхдүүдтэйгээ бас ярилцаад ямар юм хүсдэг, мэдэрдэг гэдгийг нь бүгднийг нэг товчхон ойлгож аваад буцаад багийнхантайгаа ярилцаад тэгээ үр дүнд хүрж ийм төсөл хэрэгжүүлье гэд яг гол зорилго руугаа нийлж орсон байгаа. Энэ төсөлд оролцсноор таны хамгийн их сурсан зүйл юу байсан бэ? За би энэ төсөлд хамрагдсанаар бол хамт олон багаар ажиллах чадвар, тэгээд бусдад харилцах, бусдыг хүндэтгэх, бусдыг сонсох гэд хүний зөөлөн ур чадваруудыг бол маш сайнаар эзэмшиж авсан гэж өөртөө боддог. Тэгээд яг энийг гэдэг юм бэ. Яг камер руугаа